Тулаан дуусаж занкаач ядарч сулхан дуугаар "Тийм ээ. Бид яллаа" гэж хэлээд газар сөхрөн нонов. Рудооч амсгаадаж үе мөчийн шархирн үүднэ. Гэтэл түүний ашигласан сахиусны гэрлэн бүдгэрч тоос болон нүгөө олдог. Рудоо үнийг хараад бүр гайхаж орхино. Тэр эрхий димэл тоос болон замхрах сахиусыг тэмтрэн барихыг хичээнэ. Би гэрээзийн сахиусыг өөрийн гараар сүтгэжглээ гэх аимшигт бодол Рудогийн толгойг дүүргэж ихэд гимшин. "Занка, энэ сахиус чиний хүчнээс болж биш, бусад шалтгаанаар алга болсон байх. Чи чадвараа бусад зүйлд хит их зарцуулсантай холбоотой байж магадгүй" гэж хэлнэ. Харин Рудо өөрийгөө буруутгасаар "Хэрвээ би үнийг ашиглаагүй бол сахиус гэрээзийн гарт аюулгүй байх байсан" гэж өөрийгөө зэмлэн суусаар гинэтл Рудо газар сөхрөн унаад өхөн тэр. Занка юу болоод байгааг ойлгохгүй хэвтэж байтал Рудогийн нурууны ар зүсэгдсэн шарах байгааг олж харна. "Бид хоёр л энэ хогийн араатны дайралтанд өртсөн юм байна. Тэр цохил чиний биеийг хордуулсан байна" гэж хэлнэ. Яг тэр мөчид Жаба өөрийн зүүн гарын сарвуугаар өөрийгөө дахин хатгаж өвдөлтийн эсрэг хороо биедээ шахаж эхэлнэ. Тэрээр "Зүүн гарын хор өвчин намдаадаг хор. Би одоо ямар ч өвдөлт мэдрэхгүй. Гүйцэд ирүүл биш ч тулалдаж чадан" гэж орилсоор босоод ирнэ. Тэрээр Рудо Занка хоёрыг газарт хэвтэж байгааг хараад баруун гарын хор чамайг 30 минут орчим аимшигтайгаар зовоох байх. Тиймээс хоёр дахь тунгачин хийж өгье. Чи дахиж хөл дээрээ зогсож чадахгүй гээд Занка руу илүү гүн умсаа шигтгэн. Занка хорноос болоод ч тэрв хит олон шарх авснаас ч болсноо биеийн сулдаж хөдөлж чадхаа байв. Жаба Рудо газар гинжилсэн мэт биеийг хөдөлгөж чадахгүй байгааг хараад "Хүү минь, чи бүхэнд өөрийгөө буруутгаад дуусгачихлаа. Харин одоо би чамайг бостойгоо уулзуулахаар авч явна" гээд түүнийг өргөө тэндээс зугтаа нодно. Тэгэхээр энэ нөхрийн нард илүү том босс байгаа гэдг нь тодорхой боллоо. Тэрээр Рудог аван нүхнээс гарахын тулд гарах гарц руу чиглэнгүй. "Рудо, би л бүгдийн 8-ыг аюулд оруулсан. Гэрээз, Занка, Поло гээд бүгд миний төлөө тэмцсэн. Харин би юу хийсэн юм бэ?" хэмээн өөрийгөө зэмлэн бодно. Ингээд Жаба Рудог тэрэн гар хаалгаар гарч ирэхэд тэдний өмнө Рио Энжи хоёр бусад хүчирхэг цэвэрлэгчдийн хамт зогсоод хүлээж байдаг. Нөгөө тусам дуудахаар явсан туслахууд үүргээ биелүүлсэн бололтой. Тэд аврах гарцаар амжиж зугтааж яаралдаа тусламжийн багийг аваад ирсэн нь энэ байж. Энжин шүхрээрээ Жабагийн гиз рүү хүчтэй цохиж түүнийг хандлуу шиднэ. Хит хүчтэй цохилдоос бол Жаба амьсгалж чадахгүй тарчилж эхэлнэ. Жаба эргэн тойрноо хараад "Үнэхээр хүчтэй цэвэрлэгч дээрч. Надад та нарын эсрэг тулдах тийхэл алга" гэж амнандаа бувтнаад гажиг царай гаргана. Тэрээр ингэж бүх талаасаа дарангуйлах мэдрэмж үнэхээр гоё юмаа гэж бодож байтал Энжин Рудогийн галзуу амтандаа ганцаараа тулдаж байсан хэрэггүйгээд гайхаж орхино. Рио түүнийг харж харагдах байдал нь бодсноос илүү гамшигтай юм байна. "Бид цэргээс зугтах гэж байгаа нэг адныг хамгаалж байгаа юм шиг л байна" гэж хэлнэ. Дараа нь ирсэн цэвэрлэгч дундаас хамгийн булчинлаг биер хүн "Манай багийн гишүүнийг хинч гэмтэж болохгүй" гэж бүхэнд нь ашиглах бөгөөд энэ үед бусд нь "Чи хитрхи чанга орлоод байна" гэж хориглоно. Энжин бид цүйтгэгчдийн талаар илүү их мэдээлэл цуглуулахын тулд түүнийг хөнөөж болохгүй гэж захина. Тэрээр Жаба танд "Чи өөрөө цэвэрлэгчдийг ингэж доромжилж хаад зүхтан гэж бодсон уу" гэж уурлангуй асуув. Жаба "Та нар намайг шоронд татааж өөрөөр минь орох төлөвлөгөө зохиолох гэж байна, тийм үү? Яасан сайхан шийтгэл вэ?" Гэтэл улам бүр таашаал авч мөмөд ойрлно. "Би чадахгүй ч гэсэн даалгавраа биелүүлж Рудог босд аваад өгөх ёстой. Би өгсөн чи яах вэ? Зүгээр л бүтлгүүтчгээд буцаж очмооргүй байна" гэв. Тэрээр сарвуугаа дахин сэргээж тулаанаа үргэлжлүүлэхээр зэхнэ. Гэтэл гэнт хажуугаас нь нэг жижигхэн лолой төрхтэй өвсгөө ирж түүнийг ард талаас нь чанга тэрвэрч "Цаг чинь дууссан. Дахиж тулдах шаардлагагүй" гэж хэлнэ. Жаба "Намайг битгий хойр, би даалгавраа дуусгах ёстой" гэж зүтгэвч бүсгүй. Босс инээдээ барьж ийлэхгүй байгаа. Тэр чамд бүрэн итгэж байгаагаа ч мөн хэлсэн. "Одоо буцъя. Хангалттай" гэж хэлэхэд Жаба арай хийн тайвширна. Ингээ яг тэдний ард нэгэн портал хаалга нэгдэх бөгөөд Жаба тэдэнд хандаж "Өнөөдөртөө би ингээд явъя. Рудод миний өмнөөс минь дамжуулаарай. Дараа сайхан зодтолтъя" гэж хэлнэ. Үнийг сонссон Рудо хорны нөлөөг үл харгалзан бүх хүчээ шавхан мөлхүүд "Жаба, буцаад ир. Бидний тулаанд хараахан дуусаагүй байна. Миний нөхдөө чи бараг л алах шахсан. Би чамайг зүгээр явахыг зөвшөөрөхгүй" гэж хашгирна.
Жаба эргэж хараад түүний биелийг харж 20 дугаар зэргийн тусгай биелий байна. Манай дарга үнийг сонсоод хөлөн газар хүрэхгүй баярлах байх таа гэж хэлээд хананд нэгдсэн портал нөхөр орж хаалгыг хаахад портал алга болно. Удалгүй цэвэрлэгчид Занка болон нөгөө хэдийн байгаа газар руу очих бөгөөд хорны нөлөөн гарсан руудаа эмчлүүчгүй гэрээс рүү гүүх шахам очино. Тэрээр гэрээ зэмд байгааг хараад нүдээ нухчиж намайг уучлаарай. Би чамайг өвчлээ л гэж бодлоо гэд гимссэн өнгө аястай хэлнэ. Гэрээз хүн зэвсэх минь чамд тусалсан. Имлийн багч хүч чадлаа гаргасан. Сахиусыг алга болгосон чинь би гомдохгүй. Хэрвээ тэр хүн зэвсгийн ачаар амь аврагдсан бол өөрийн нүргээ биелүүлсэн гэсэн үг гэд инээмсэглэн хэлнэ. Ингээд тэд цэвэрлэгчдийн төв байр руу буцаж Руда эмнэлгийн гадна өөрийгөө буруутгасаар л сууна. Удалгүй инженерч Рудаг яагаад гуниглаад байгааг асууж өөрийн хүчээ ачаалаад сурсан болохоор харин ч баярлах ёстой юм шүү гэж хэлнэ. Рудач өөрийгөө гэрээзийг аварч чадаагүй үнэхээр их гэмшиж байгаагаа хэлээд Занка Поло хоёрт ч тусалж чадаагүй гэв. Хөрхий минь гэрээзийг өвчлөө гэдэгт 100% итгэсэн л юм шиг байгаа. Инжин түүнд гэрээзийг өхөөгүй гэдгийг хэлж түүний байгаа байр руу давуулна яв. Рудач нүдэндээ итгэсэнгүй. Тэрээр өөрийгөө буруутгасан бодлоо орхихыг хичээж чи юмд байгаад үнэхээр их баяртай байна гэж хэлнэ. Инжин одоо бид зөвхөн хогон мангас биш сүйтгэгчдээс тооцоонд оруулах хэрэгтэй болж байх шиг байна. Гэхдээ мэдээлэл авсан сайн хэрэг боллоо гэв. Энэ үед тэдэн дээр өндөр бараа нартай цэвэрлэгч ирж Жабагийн дурсаж байсан цуврал гүйцүүлэн талаар ярьж эхэлнэ. Рудо энэ хүн хинбэ гэж асуухад Инжин манай босс Корбис гэж танилцуулна. Рудо боссыг хараад түүнтэй уулзахад бэлэн биш байсан тул төгдчин гацна. Корбис түүнд чи бидний амь насыг хамгаалж сүйтгэгчтэй тулалдсан. Анхнаасаа чамайг зөвхөн мэдээлэл авахын тулд цэвэрлэгч болохыг хүсэж байгааг чинь сонсоод багтаа авахгүй л гэж бодож байлаа. Гэхдээ одоо чи цэвэрлэгчдийн нэг болсон. Би чамайг альбансоор элсүүлнэ гэж хэлв. Тэрээр Рудо 4 хувцсыг нь өгч мөн хөлийн тухай ярина. Тэнгэрийн норон болон газрын хооронд орших хил гээд зүйл байдаг бөгөөд хэн нэгэн тэрийг давах гэж оролдвол шууд л өгдөг. Гэхдээ зарим нэг онцгой тохиолдол байдаг гэж тайлбарлана. Тэгээд Корвус нэг домог ярьж өгнө. Нэгэн цагт хилтэй хамгийн ойрхон гэгддэг хориотой бүсэд нэг эмэгтэй амьдардаг байсан гэсэн. Нэг өдөр нэгэн хүн төөрч ирээд түүнийг яагаад ийм эзгүй аюултай газарт амьдардгийг нь асуухад эмэгтэй би дээрээс унаж ирж буй хүмүүсийг ажигладаг юм. Зарим хүмүүс хилийг давж өхөлгүй эргэж ирж чаддаг. Тэр л миний хайж байгаа хариулт гэж хэлсэн гэдэг. Руда үүнийг сонсоод хэрвээ би тэр эмэгтэй ярьсан хүнийг олж чадвал Тэнгэрийн норон руу буцаж очих замыг олох боломжтой байх нь аюултай байсан ч хамаагүй заавал тэр газарт очих болно гэж шийднэ. Гэвч тэр хитрхийх догтлсон доош тэрүү шууд хориотой бүс рүү явахаар зүтгэн. Пола түүнийг зогсоох гэж оролдсон ч түүнийг зогсоож дийлсэнгүй. Энэ үед Инжин гарч ирээд чи арай л бэлтгэлгүй байна. Бид чиний чадварыг хязгаарыг ч мэдэхгүй байгаа. Тийм байхад шууд тийшээ явна гэдг нь амиа орлож байгаагаас ялгаагүй хэмээн зөвлөнө. Рудо тэм юм бол надтай хамт яв гэхэд Инжин би 2 дахь удаага ганцаараа тэр эмчигтэй бүс рүү явж өхөхийг хүсэхгүй байна гэж хариулна. Рудо чи анх намайг олж авахдаа ганцаараа байсан шүү дээ гэж уурлахад Инжин ч түүнд цаг нь ирэхээр би тэнд очино. Гэхдээ одоо бид чамайг бэлтгэх хогон мангас болон сүйтгэгчдийн талаар мөн илүү их мэдээлэл цуглуулах ёстой гэж тайвшруулна. Рудо сүйтгэгчдийн номчнууд яагаад эзэмшигч байдаг юм бэ гэж асуухад Инжин сайн хүн байх, эд зүйлсийг сайн арчилж харьлах хоёр өөр зүйл. Эд зүйл чин сэтгэлээсээ ханддаг хүний эд жинхэнэ хүн зэвсэг болж чадна. Тэр хүмүүс ямар ч муу санаатай байж болно гэж хариулаад мөн одоо үед эзэмсэгч хүн өөрийн эд зүйлс хитрхи их дурсамж сэтгэлээ шингээдэг учраас гадны хүний нүдээр бол бүх эзэмшигч баг зэрэг солиотой харагддаг. Тийм болохоор зарим энгийн хүмүүс бүх төрлийн эзэмшигчдийг үзэн яддаг гэж тайлбарлана. Инжин Рудод өнөөдөртөө амарч би сэтгэлээ тайвшруулахыг зөвлөнө. Рудо өөрийн нөрөөнд очиж бушуухан л унтахыг хүссэн ч харих хүсэл нь дийлж одоо л хориотой бүс рүү яваад гэрлөөгөө буцаж очмоор санагдана. Гэтэл энэ үед хаалга гинэт хүчтэй онгоож Рио амрах цаг дууслаа. Одоо би чамайг байртайгаа танилцуулна гэд түүнийг дагуулan гарна. Тэд төв байрны янз бүрийн хэсгийг тойрон гарах бөгөөд Рио энэхийн зүйлс Тэнгэрийн орноос илүү олон сонь содон зүйлсээр дүүрнэ. Тэнгэрийн орон дээр чи зөвхөн хог ухаж доромжлуулдаг байсан байж магадгүй. Харин энд бол өөр. Чиний юу хийхин хиндэж хамаагүй гэж хошигно. Тэр Рудогоос Тэнгэрийн оронд ямар хоол иддэг байсан бэ гэж асуухад Рудо талах шүлэл гэж хариулна. Чихэр амтд нь идэж үзсэн үү гэхэд Рудо гонигтай царайлна. Тэр бол баячуудын хоол. Бидэнд хизээч олддоггүй гэж хэлнэ. Риош түүнд их л гайхна. Өөрийн чихрийн цуглуулгаа харуулхад Рудоч нүдэндээ итгэсэнгүй.
Тэрээр ихэд гайхшрах бөгөөд харсан даруйдаа шууд шүлсэн гоожж байв. Энжин амттан чамайг донтуулна. Нэг идчихвэл дахиж тоохгүй өнгөрч чадахгүй. Мансууруулах бодистой адилхан аюултай гэж анхааруулна. Родо чихрийн нэг жижиг хэсгийг чичирсэн гараараа амдаа хиймэгцээ. Өөрийгөө бараг тэнгэрийн хаалгаар орж байгаа мэтээр мэдэрч шууд гэгэрч байна уу гэлтэй ширээн дээрх бүх амттныг ээлж дараалал нь идэж гарна. Үүнийг харж суусан Энжин бид амттанд донтогч нэгэнтэй боллоо хэмээн хошигно. Гэтэл гинэт амнандаа соосох хөвсөн. Хүүхэд шиг харагдах сонин харцтай залуу орж ирээд Родог ширтэн зогсно. Родо түүнийг чихрийн нараас ирсэн дайсан гэж бодож амттнаа хамгаалахын тулд нэг ширхэг чихрийг түүний зүг сунгуул залуу тэрийг булаан авч хариу нэг ч үг дуугарсангүй. Родо түүнийг ямар ширүүн хүүхэд вэ гэж бодсон ч амттнаасаа салж чадахгүй амдаа чихсэрл. Сүүлдээ Люфи шиг л бүдүүн гидстэй нэгэн болж хувирна. Дараагийн өдрөнч бол тэд жинхэнэ сургуультай эхлэхээр болно. Родо энгийн утгыг амбаруулах гэж оролцсон ч бүтсэнгүй. Рио Энжин хоёр чихрэн донцсон амтны хүчээ мартчихсан байна гэж шоолно. Харин Занка эрүүлэр сэтгэж Родогийн хамгийн дуртай зүйл нь эвдэрхий имийг засах. Тиймээс шинэ эсвэл бүтэн байгаа зүйл биш. Эвдэрхий хаягдсан зүйл хэрэгтэй байх. Түүнд чадвараа ашиглахын тулд эвдэрхий зүйл хэрэгтэй гэж дүгнэнэ. Занка хогийн ноолгоос эвдэрхий хаягдсан зүйлс авчирч эндээс чамд хамгийн зөв санагдсан зүйлийг сонгох гэж хэлнэ. Родо шууд нэг эвдэрхий гурвалжин хэлбэртэй төмрийг сонгож хүч оруулахад тэр нь жинхэнэ хүн зөвсөг болж хувирна. Энжин энэ хүүхд үнэхээр солиотой юм а гэж магтахад Родо үндэ зэрэгцэн өөр хэдэн зүйлийг амруулахыг хүснэ. Тэгээд тэрээр яг хоёр амьд зөвсгтэй болох үед гинэтэл хамраас нь цус урсаж биеийн суларч унав. Үүнийг харсан Энжин би чамайг анх олсон өдөр ийм зүйл болохыг харсан. Магадгүй Беллиний чин чанар хитрхи өндөр учраас би чинд ийлэхгүй байгаа байх хэмээн дүгнэнэ. Родо чанар гэж юу юм бэ гэж асуухад Энжин юмс хэр удаан ямар хайраар арчлагдсан байна тэр хэмжээгээр илүү хүчтэй болдог. Чанар өндөр байх тусам хүн зэвсэг илүү хүчтэй байдаг ч эзэндээ илүү их ачаалал өгдөг. Чи бага наснаасаа Беллигээ хайрлаж ирсэн учраас тэр маш өндөр чадвартай болсон байх гэж тайлбарлана. Занка шүнтэй санал нийлж лав дээр Жабагийн хэлсэн 20 дугаар зураг гэдэг нь энэ Беллитэй холбоотой бололтой гэж бодно. Родо тэгвэл миний ашиглаж байсан бүх хүн зэвсгүүд ягаад тоос болон замхраад байна? Тэд чинь бүрэн бүтэн засвар хийсэн зүйлс байсан гэж асуухад Рио өөр санаа дэвшүүлж магадгүй тэд зорилгоо биелүүлээд сүнсэн тавьшраад нэг мэс нь алга болдогч байж болно гэж хэлнэ. Чиний хүч бол хаягдсан эвдэрсэн зүйлсэд сүүлийн нэг боломж өгөх. Чи тэдний засад жинхэнэ чадвар зорилгыг нь гаргаж ирдэг. Тэд тэр зорилгоо биелүүлж үүргээ дуусгасан учраас л алга болж байна гэж тайлбарлана. Занкач Гризийн сахиус тулаан дууссаны дараа Гриз аюулгүй болсныг мэдмэгцэл алга болсон. Тэгэхээр Родо эзүүлсийг нөхөж төгс боломжийг нь гаргаж ирээд тэднийг зүй ёсоор нь салах боломж олгож байгаа юм байна. Энэ бол тэднийг сүйтгэж байгаа явдал огтхонч биш гэж хэлнэ. Энжин иймээс чи өөрийгөө эзүүлсийг тоос болгож байна гэж бүү бод. Чи эзүүлсэд сүлийн баатарлан мөчийг бэлгэлж байгаа. Олон жил хайрлагдаж чадаагүй эзүүлс чиний гараар гялцаж дараа нь тайвнаар хорвоог орхих болно гэж тайлбарлана. Родо эцэст нь өөрийн хүчийг ойлгож өөрийгөө эвдэж сүйтгэдэг хүн биш харин хаягдсан эвдэрсэн зүйлсийн сүүлчийн гарц гэдгийг хүлээн зөвшөөрнө. Рио Жабагийн 2 дугаар цуврал гэж яриад байсан зүйлсийн тухай эргэн санаж магадгүй Родогийн Беллитэй ижилхэн хүч чадалтай үр зэвсэг байж магадгүй гэж таамаглана. Тэгээд тэрээр Родогоос Беллигээ өөрөө нэрлсэн үү гэж асуув. Родо эзүүлсийг нэрлэх гэж зүйлийг анх удаа сонсож байгаа болохоор ихэд гайхна. Рио хүн үнэхээр хайрладаг зүйлдээ нэр өгдөг. Миний хайчиг Reaper гэдэг. Энжиний шүхэр Unbreaker. Занка өөрийн савааг Lovely Assistant гэж нэрлэдэг гэж тайлбарлана. Родо үүнийг сонсоод амьдралдаа иймэрхүү нэр өгч үзээгүй юм байна гэд Беллидээ нэр өгөх тухай бодож эхэлнэ. Энжиж хурдан гоё нэр бодож ол тэгвэл чиний Белли чамд улам ихээр хариу барин гэж хэлнэ. Шүн болж Родо Беллигээ угааж байгаад өрөөндөө орж ирэхэд Рио түүний орон дээр хэвтэж байдаг. Эмэгтэй хүн орон дээр нь хэвтэж байгааг хараад "Өөх, надад яг одоо миний амьдралын хамгийн хүчтэй heart attack ирж байна. Heart attack ирж байна гэж бодно. Тэрээр чи миний өрөөнд юу хийж байгаа юм бэ гэж асуухад Рио "Миний өрөө яг дээр нь байгаа. Чиний яолох дуу сонсоод санаа зовоод цонхорч нь ороод ирлээ. Эмэгтэй хүний зөн сөвөнгөд ийм л зүйл гэж хэлнэ. Рио түүний гарын шархыг хараад гарч нь аимшигтай харагдаж байна. Зүгээр үү гэхэд Родо Беллигөө гараа нууж "Энийг надаас асуувал зохиохгүй. Зүгээр л Беллитэй байхдаа өвдөлт нь арай багасдаг. Заримдаа угаах хэрэгтэй болдог" гэж булзааруулна. Рио "Энэ шарх чинь юунаас болж үүссэн юм бэ? Шарх чинь түлэгдэлтээс ч дор харагдаж байна" гэхэд Родо "Энэ асуулт бий болно. Асран үсгэсэн аавд маань биш. Жинхэнэ аав ээжд минь тавигдах ёстой асуулт. Би өөрөө ч мэдэхгүй байна" гэж хэлнэ.
Дараагийн өдөр Энжин Рудог дарагтаа уулзуулахаар дагуулж явна. Дараа Рудогийн нүрний баг хараахан бэлэн болоогүй байгаа болохоор та гэдэглээд бусад үлтгэлээ хангаж бай гэж хэлнэ. Рудо нүрний баг гинэ гэж гайхахад Энжин бид хориотой бүс рүү явах бүртээ тусгай маск зүүдэг. Түүнийг л нүрний маск гэд байгаа юм гин. Рудо анх Энжинтэй дарагтаа зүүж байсан маскыг санаж тэрийг л хэлээд байна гэдгийг нь ойлгоно. Энжин бидэнд нэг бүтээгч бий. Тэр маскуудыг зохион бүтээдэг. Гэхдээ тэр залуугийн амьдрал хэтэрхий завгүй байдаг болохоор түүнд бүтээлийг хийх хугацаа өгөх хэрэгтэй гэж хэлнэ. Нөгөө нөхөр нь манай Хага Низуко сан шиг л түргэн нууртай шаргуу хүн байж таарна. Корвис маск бэлэн болтол бид чамд хамгаалтын шимжлэг зурж өгөх зураачийг олох ёстой гэхэд Рудо бүр их гайхна. Сэмийг тайлбарлахдаа охирцсон бүсийн аюулыг багасгахын тулд бид нэг төрлийн хамгаалтын шимжлэг ашигладаг. Бидэнд нэг зураач олгогч бий. Тэр бидний бие зэвсэг бүр барилга дээр ч өөрийн шидэт хийх зурж нэг удаагийн хамгаалтын шимжлэг өгдөг гэв. Ингээд Энжин Канус таун руу тэр зураачийг хайж явах баг үрдүүлнэ. Энэ багт Энжиний хүмүүсээс гадна Занка, Рио, Гриз, Фоло болон өөр бүлгийн хэсэг нөхөд багтана. Энжин бид ихэвчлэн 5 туслах авч явдаг. Гэхдээ хориотой бүс рүү явахдаа туслахуудын тоог багасгаж олгогчдын тоог нэмнэ. Тиймээс энэ удаа 3 нилийн туслахаа авч явна гэв. Тэр үед булчиндлаг том биетэй Дэрүмон Рудогийн өмнө хурж ирээд чиний амьдралын тухай сонслоо. Тэнгэрийн орны хүмүүс яаж ингэж хүнийг ялгуурладаг вэ? Чамайг ийм болгосон овшийг өршөөхгүй. Гэх мэтчлэн орилж гарна. Тэр Рудод би ууртаа чин сэтгэлээсээ тэмцдэг хүмүүсийг хайрладаг. Манай багт ор гэд хэлж байтал хамтрагчин болох Таможи ирж Рудо одоо Энжиний багт орсон. Өөр багийн хүнийг булаахгүй ч гэсэн уг манай багт орсон бол сайхан байх байлаа л гин. Энэ үед Энжин за Дэрүмон нэгэнд бүгдээрээ цугласных өөрийнхөө ураагаа хэлвэл яасан юм гэхэд Занка чихээ бүглэнэ. Дэрүмон одоо очих газар бол Канвас таун. Бартатай зам саад бэрхшээл бидний хүлээж байгаа. Гэхдээ ялагдаж үл болно. Учир нь бид цэвэрлэгчдгээд бусдайгаа зоригж болно. Эхэндээ Рудо гайхаж байсан сүлдээ цуг ашгарч эхлэв. Ингээд тэд машиндаа суумагц бүгд чимээгүй болж хүн бүр тулгарч болох бэрхшээлийн тухай элдвийг бодно. Удалгүй Канус таун холоос харагдаж Рудод энэ хот бурхны бүтээл мэтэл санагдана. Хотын хаалганд ойртоход хам бүхэлдээ зургаар бүрхэгдэж энэ тэндгүү будгийн хоосон талаас хэвтэнэ. Рудо харин шилэн бөмбөг шиг энэ хотыг хүслэн хамгаалж буй бүрхүүл рүү анхаарлаа хандуулна. Таможи ихэнх хотод өөр хэлбэрийн дан буюу бүрхүүлтэй байдаг. Энийн тэнгэрээс унаж буй хог хаяглаас өөрсдөө хамгаалах зорилготой байдаг. Тэнгэрийн орноос унаж буй ямар төрлийн хог хүнийг газар дээр шууд алах эрсдэлтэй гэж тайлбарлана. Рудо надаас болоод л гэж санаа алдан эхлэхэд Таможи Тэнгэрийн орны хогийг газар руу шиддэг хүмүүс л буруутай. Чи биш гэж хариулна. Энэ үед хоёр эр хаалгаар орох гэж оролцсон ч хаалга дэлгээстэй хэрнээ ямар нэгэн үл үзэгдэх хан мөргөд орж чадахгүй байгааг харна. Тэд хэд хэдэн удаа оролдох авч хаалга тэднийг оруулдаггүй бөгөөд Энжин болон түүний багийнх нь хаалгаар саадгүй орж чадна. Рудо үүнийг харамгацаа орж чадах хэсэгтээ эргэлдсэн ч Энжин зүгээрээ Рудо шууд ороод ир. Энэ хотод хормоо зүйл санахгүй л бол чөлөөтэй орж гарч болдог юм гэж хэлнэ. Рудо хаалгаар саадгүй орж чадсанаар гадна хоёр ир жинхэнэ дээрэмжт байсан тодорхой болно. Хот дотор оронгууд тан дээрх зураг улам олширч будгийн лаз бүр их хөглөрнө. Энжин газар дээр олон хүн зураг зурх дуртай ч ихэнх хүн тэднийг ойлгодоггүй. Канус таун бол тэдгээр зураачд хүссэн газраа бүтээлээ үлдээх боломж олгохын тулд үүссэн дэваажна. Бид энд нэг тусгай чадвартай зураачийг хайж ирсэн гэж тайлбарлана. Тэр зураач бол хүн зэвсгийн эзэмшигч. Түүний зурганд шидэт шивчлийг шингэсэн байдаг. Энжин нэг хан руу заагаад жишээлбэл энэ ханыг нэг удаагийн дайралтаас хамгаална гэсэн мэдрэмж утгыг шингээгээд энэ хан дээр зураг зурх юм бол тийм болно. Нөгөө хот руу орж чадаагүй хоёр нөхөр байсан да. Хотын гадна талд тэр зураачийн зурсан зурагт хорон санаатай нэг нь орж чадахгүй гэсэн шивчлийг шингэчихсэн байсан болохоор орж чадаагүй юм гэж тайлбарлана. Рудо баг зэрэг сонин чиглээ үнэхээр гайхалтай хүч юм гэж бодно. Ингээд тэд цаашаа явж байтал нэг хүүхэд гүйж байгаад тэдний мөрөг нь ундаг. Энжин түүнд гараа сунган туслах гэтэл өнөөх нь улам сасгаруулan босоод шууд нэг газар руу гүйгээд алга болно. Рио чи хүүхдэд үргэлж ингэж аимшигтай харагдаг байх гэж шоглоно. Яг энэ үед хотын захирагч тэдэн дээр ирж тэдний хайгаад байгаа зураач буюу Гоби өгсөн талаар гонигтай мэдээ дуулгана. Бүгд л таг дуугүй гөлрөн зогсож юу болоод байгааг ойлгосонгүй. Түүний өхлийн шалтгаан нь хорт агаар байсан юм. Хотын захирагч Гоб хотын иргэн тойронд зураг зурхаас гадна бохирцсон бүс рүү хүртэл зураг зурдаг байсан. Өөрийнх нь сонирхол юм болохоор маска байн аван зураг зурсаар байгаад хорт агаараар хит удаа нямсгалсан бололтой гэж хэлнэ.
Энжи найзынхаа үхэлд гүнээ харамсаж Гобийн байшинд очоод түүний зурсан урлагийн бүтээл хан дээрх зургуудыг хараад нүдэнд нь нулимс зээлгэнэ. Рудоч Гобийг төв байранд зураг зурхыг харж байсан бодолд нь зурсгийж Энжи Гоб нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлвэл хизээж анхаарал нь сарнихгүй үргэлж нэмсэглэж хин ч үүж гэж хэлж байсан хүснээ хийж чаддаг хүн гэж ярьж байсныг санаана. Таможи гадарт олон хүн хорт агаарын улмаас нас бардаг. Үүн тасаад хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэж хариулна. Захирагч мөн Гобийн дараагийн залгамжлагчийг тодруулснаа хэлнэ. Тэр бол Ремүрийн Тисак, Энжинтэй мөргөлдсөн хүүхэд. Захирагч өв залгамжлагчийг заавал өмнөх эзэн нь сонгодог гэж хэлээд сонгогдсон нэг нь энэ үзгийг өвлөж авбал гарцаагүй одгогчийн чадвараа нээж шившлэг хийгч болж чадан гэв. Рудо үүнийг сонсоод ихэд гайхан зогсож байтал Поло хурч ирээд шууд олгож болж чаддаг хүмүүс байдаг. Эд зүйлийг удаан хугацаанд хайрлахгүй бол хүн зэвсэг болдоггүй ч төрөлхийн олгогчийн чадвар өндөртэй хүмүүс өөрийнх нь биш байсан ч хүн зэвсэгтэй бол шууд олгож болж чаддаг юм гэж тайлбарлана. Захирагч Ремүрийн Гоб хоёр ах дүү мэт ойр дотн байсан. Тийм болохоор бид түүнийг хэсэг тайван байлгах ёстой гэж хэлээд та нар ч бас ажилдаа яарах шаардлагагүй гэж зөвлөнө. Энжин Гобийн нөхөл гүн сэтгэлээр унсан ч уран бүтээлч хүний амьдрал ийм байдаг гэдгийг ойлгож Ремүринтэй дараа нь тайвшрах үед нь уулзахаар шийднэ. Энэ үед Ремүрийн босч ирээд хангалттай гониглож дууслаа. Одоо баярлах цаг гэж хэлээд бүгдийг дагуулan дээш гарч Гобийн дуртай байсан өөр нэгэн ёслолыг эхлүүлнэ. Тэр дээвэр дээр гарч будгийн лааснуудыг нэг газар цуглуулна, амь зэвсэг болгон идэвхжүүлж, том галт баган бий болгоно. Дараа нь тэрээр шившлэг болгож, зурсан дугуй тойрогт байрлах будгийн лааснуудыг салют болгон тэнгэрт хөөргөнө. Будгийн лааснууд тэнгэрт өнгөц салют болон буудаж, хот даяар гайхалтай баярыг авч ирнэ. Үүнийг харсан хүмүүс гэрээсээ гарч хан дээр зураг зурж, гудамж талбайг өнгөөр будна. Ремүрийн Гобийн хүсэл бол хүмүүст амьдралаа урлагаар баяжуулах боломжийг олгох байсан. Тэр биднийг уйлаасаа гэж хүсэхгүй гэж хэлний нэмсэглэхэд Рудоч түүний эр зөрөг гэгээлэг байдлыг нь гайхшран зогсно. Тэнгэрийн нодод шиг өнгөц салют буудаж дууссаны дараа Ремүрийн Рудогийн нүүрэн дээр баатрийн нүүр бодолт хийх гээд өөрийн шин бүтээлдээ улаар нь орно. Рудо баярлаад би ямархуу харагдаж байна гэж асуухад Ремүрийн инээдээ барьж дийлсэнгүй. Тэрээр Рудог үлгэрийн баатар биш шог дүр болгож орхисон байлаа. Энжин захирагчтай ярьж одоо шившлэг зурдаг залгамжлагчийн шалгуур тодорхой боллоо. Ремүрийн Гоб шиг хинэггүй өөрийн ертөнцид амьдардаг хүн гэж хэлнэ. Захирагч би Ремүринийг 6 дахь үеийн шившлэг зураач гэж бодож байна. Эд нарын хувьд зураг нь тэмдэглэл болохоор тэмхүү юмыг бичиж үлдээдэггүй юм гэв. Нэгэсэндээ энэ хотод 6 дахь олгогч нь Ремүрин болж байгаа юм. Ремүрийн өөрийгөө Рудод танилцуулж би чиний дээр юу зурх вэ гэж асуухад би дээр минь нэг цохилтын тэсэг хамгаалалт зурж өгөөч гэж Рудо хариулна. Ремүрийн би чам дээр хөстөн зүйлээ зурж болох уу гэд хүн зэвсгээ шивэсний машин болгон хуургаж орхино. Зүгээр нэг удаагийн зураг биш. Бин дээр нь бүтэн шивэс хийхэр шийдсэн бололтой. Корус Энж хоёр тэр зүгээр л нэг удаагийн зураг зурулах гэж байгаа шít. Юун шивэс вэ гэх мэтчлэн гайхаж эхэлнэ. Тэдний бодож байсны дагуу Ремүрийн Рудогийн бие дээр бүтэн шивэс хийх гэж байсан бололтой. Тэд Ремүринийг зогсоод сүлжийн зураач олгогч нь амьд байхдаа шившлэгээ хан дээр үлдээдэг байсан. Хүмүүсийн биед шууд шивэс хийдэггүй байсан. Бид зүгээр шившлэгийг түр хугацаанд хэрэглэхийг хүсэж байна гэж тайлбарлана. Ремүрийн ус суурьтай будаг ашиглавал шившлэг шүршүрд ороход арилна. Тиймээс шивэс хийчихвэл илүү найдвартай байх байсан гэж хэлнэ. Тэр дахиад бодож байснаа. За тэгвэл би өөр аргаар чамайг жинхэнэ шившлэгтэй болгож өгнө. Гэхдээ ямар хэрэгсэл ашиглахаа хэлэхгүй гээд Рудогоос зөвшөөрөл авна. Эцэст нь Ремүрийн зөвхөн Рудод биш бүх багийнх нь шившлэг зурж ачаалт нь их байсан ч бүхнийг дуусгаж чадна. Ингээд тэд зорилгоо амжилттай биелүүлсэнд бол хотоос явахаар болж Ремүрийн ядарсан ч гэсэн тэднийг гаргаж өгөхөр болно. Тэрээр хизээ нэг өдөр цэвэрлэгчдийн төвд очиж хан дээр зургуудаа зурна гэж хэлнэ. Хаалган дээр өмнө нь орж чадахгүй байсан хоёр ир дахин гарч ирж Ремүринийг шившлэгийг үйлж авсныг олж хараад яагаад ийм нусгаа хүүхдэд ийм агуу эрхийг өгч байгаа юм бэ? Бид илүү сайн шившлэг зураач болно гэж уурлана. Тэд өөрсдийн шагналтай болсон уран бүтээлийн тухай ярьж нэгдүгээр байр эзэлж байсан тухайгаас дурсна. Харин захирагч та нар шиг ганц нэг тэмцээнд төрүүлсэн хүмүүс бол зүгээр л хийсвэр одоолно. Харин жинхэнэ шившлэг зураачд бол хэн ч ирэхгүй байсан ч ертөнцөө бүтээхэд бэлэн байдаг хүмүүс. Та нар эндээс яв. Энэ хотын хэн ч та нарыг дахиж хармааргүй байна гэж ууртаагаар хөвнө. Энжин захирагч уурлах үедээ үнэхээр аимшигтай хүн болдог шүү гэж дотроо бодоод хаалганы ойролцоо байхаа бол даралч нүсэн гэж дог тохуу хийн. Тэр машиндаа суухдаа Ремүринд бидэнд хийж өгсөн бүхэнд чинь баярлалаа гэж хэлгээд Рудоч мөн баярлалаа. Нуруунд дээр минь нэг цохилтын тэсэг шившлэг хийж өгсөнд гэж хэлнэ. Ремүрийн дараа нэг өдөр цэвэрлэгчдийн байранд чинь очно гэд тэднийг үдэж гаргана.
Инженеруудад би цэвэрлэгчийн төв байр руу шууд буцаж чиний маскыг авах ёстой. Гэхдээ явах замдаа чам нэг бэлэг бэлдсэн байгаа гэв. Рудо юу болохыг ойлгоогүй ч машин нэг нь агуулгад зогсох үед тэр байшин доторх бүх хог новшийг хараад нүдэнд нь оч гялалзаж ам нь ангааж орхино. Тэнд асар олон электроник хэрэгсэл бараг бүтэн байгаа зүйлс байсан бөгөөд инжин энд нэг ч хогон мангас байхгүй. Хин ч эдгээрийг авдаггүй. Чи чадах бүхнээ засаж хүссэнээ авч болно. Чадахгүй болсон ч яах вэ? Зүгээр л баярл гэж хэлнэ. Рудо хогон талаа руу шумбуу орж засаж болох бүх зүйлсийг цуглуулж эхэлнэ. Инжин инээмсэглэн энэ хүү хогон чин сэтгэлээсээ дуртай. Бид их утхан дээ гэж бодно. Харин тэдний нүднээс далд хамгийн дээр байгаа жижиг твийг гинэт тасаж Рудотой адилхан бэлэттэй нэг ирийн дүрс гарч ирнэ. Удалгүй тэд цэвэрлэгчдийн төв байранд иргэн ирэхэд нэг хүн бэлэн боллоо гэж чангаар орилж бүгдийг цочооно. Рудо энэ хүн хэн бэ? Юу бэлэн болсон гэж хэмээн гайхахад Сэмью гов нас барсан тухай сонссон гэд хэлж амжаагүй байтал нөгөө итгээд чиний нүүрний маск бэлэн боллоо гэж дахин орилно. Инжин түүнд танилцсан. Энэ бол Огост. Бидний тоног төхөөрөмж хэрэгслийг хийдэг хүн. Гэхдээ тэр жоохон донгойтой. Бас их хэрч хүчтэй нэгэн. Маск хийх болгондоо дэндүүх уран сэтгэмж гаргаж өөрөө ч галзуурдаг гэж танилцуулна. Огост, би чамайг унтаж байхад ороод нүүрний чинь хэмжээг авчихсан. Багийнхнаас чинь чиний талаар илүү ихийг олж мэдээд чиний зан чанар тохирсон маск хийсэн гэхэд Рудо чи миний өрөөрөө орж ирсэн гэж юу хэмээн цочирдно. Огост, чи хаалгаа төгжөөгүй байсан нь азууллаа гэж хөхөрөхөд Рудо бараг унтдаггүй болохоор Огост түүнийг унтаж байхад нь орж ирсэн бас нэг амжилт хэмээн нэмнэ. Гинэт өмнө Рудог имжилж байсан айгүй том нүдтэй сүлэгч ирээд аха хүмүүсийн өмнө ингэ чанга орлох хэрэг байна уу гэж зэмлэнэ. Огост ч чи намайг зогсоож чадна гэж бодож байна уу гэж үл тоон. Нилээд өөр төрөх өөр зан чанартай ах トゥ хоёрыг хараад Рудо ихэд гайхан харна. Удалгүй багийнх нь хориотой бүс рүү гарах аялалдаа бэлдэж дуусаад цэвэрлэгчдийн төв байрнаас гарна явна. Гадаа гарч ирэхэд инженер Рудод хүзүүний зүйлтэй гаргаад ир гэж хэлнэ. Рудо үгдүүгүй зүйлтэй тайлхад багийн бүх гишүүд өөрсдийн хураг зүсэж эхлэх бөгөөд тусалцснуудаа Рудогийн зүйлт дээр тусаана. Рудо эн чинь ямар гэчин нийлбэ гэж гайхвал инжин энэ бол бидний холбооны төхөөрөмж. Тусаасан хүн бүр хоорондоо зүйлтийн тусламжтайгаар холбогдож чаддаг гэж тайлбарлана. Газарт хүмүүс хүзүүний зүйлт зүүдгэн модноос гадна жинхэнэ холболтын хэрэгсэл цусаа холбосон хүмүүс нэг баг шиг үхтлээ хамт гэдгийг илэрхийлдэг. Тиймээс надад их таалагддаг гэж хэлнэ. Хүзүүний зүйлтээ эргүүлэн зүүж технологи гэж бодсон чинь элбийн хүчтэй хүн зэвсэгтэй холбоотой зүйл байх юм гэж сансангүй хэмээн Рудо бодно. Тэр ингэж бодож дуусаагүй байтал багийнхан бүх түүн рүү харна. Одоо бид чиний туснаас жаахан авах хэрэгтэй гэж мушлцсан нээхэд Рудо бурхан минь л гэж дотроо ойрлно. Цусаа хуваалцсны дараа тэд машинд сууж хориотой бүс рүү хөдлөнө. Рудо зэрэгэлдээ тавиар дээрээс хогн оолгоос олж авсан олон нийт зүйлсээ авч явж байхад инжин чи бүгдийг нь авч явахгүй. Хориотой газар руу алхахад өөртөө л тэр болж мангасуудын анхаарал татахын нэмэр гэж анхааруулна. Гэвч Рудо бүх зүйл нөөц чухал үед хэрэгэн гарахыг хэн мэдхүүгээд багцуулахгүй авч явна. Тэд Пентра гэж нэрлэгдэх улаан нэлттэй адил харагдах хориотой бүсийн нэг хэсэгт хүрч ирнэ. Таможи доош буугаад элсэнд хүрэхэд энэ нь элс биш зэвэрсэн төмрийн нүүрмэг байв. Тэгээд тэрээр энэ газар бүхэлдээ зэвэрлэлтээс бүтсэн байна гэж хэлнэ. Гэтэл холоос нэг хаанжуу тэдний зүг маш урттай ирж буйг харна. Инжин энэ мангасыг Рудод ихний ам болгож өгье гэд түүнд илэрхий боломж олгоно. Рудо маска зүүж улаан шаврын хөрсөөр гулцаж хогон мангас руу шууд гүйж очино. Нөгөө талд ирээ 3 мангастай нэгэн зэрэг тултаж тэднийг хайчаараа огтолж томоохон хэсгийг нь дэлбэлнэ. Энэ үед өмнө нь мангасан цохигдсон нэг хэсэг өөртөө мангасны хажууд өнхрөн очиж нөгөө мангас түүнийг дайралт гэж ойлгоод Занка руу дайрна. Занка ихэндээ зөвхөн болтож боломжийг харахаар хүлээж байснаа төгс боломж гарч ирэх мөчөд цаваага мангасын нэр рүү чиглүүлж түүнийг идэвхжүүлэн мангасыг зүйл дуусгана. Хэд хэдэн мангасыг унгасны дараа дахин олон мангас түүнийг бүслэх үед инжин шүхрээрээ дайрч бүгдийг нь хөнөө. Эцэст нь нэг мангас Рудо түлтэж инжин одоо чиний ээлж гэж хэлнэ. Рудо хог дундаас нэг хуучин гарын авлах бүхий компьютерийн гар олж түүнийг амируулна. Холын зайд хориотой бүсийн дэргэдэх хогон далай цуух нэг эмэгтэй түүний ашиглаж буй хүчийг холоос анзаарна. Рудо компьютерийн гар дээрх өсөг бүрийг нэг нэгээр нь хүчтэй дарж нөх гэж бичээд энтер дармагц
Гарын бүх товчлоо руу дагаар төвж, сум шиг сүнгэнэ хог мангас руу нисэж, мангасыг үнс болгож хуургана. Цэвэрлэгчид мангасуудыг дуусгаж, энэ ч хогон дундаас бусад зүйлсийг шалгаж эхэлнэ. Энэ хооронд туслах тоом мангасуудаа тулдаж байхад ч би мэдээлэлээ бичиж баймаар байна. Сүүлд нь санахгүй гэхэд гэрийз чи амд гарах эсгээл бод. Тогтургүй нохоо хажууд ноор бичээд байж болохгүй хэмээн зэмлэнэ. Фродо маска зүгтээ элсэн шуурган дунд нэг эмэгтэйг олж харах шиг л болно. Тэрээр хийзүүл харсан юм болов уу гэд дахин илүү сайн харах гэтэл тэр өмнө таможи хоёр гараад ирэв. Фродо тэднийг хараад миний анхны тулааныг харсан байх гэж ботсноор өөрийгөө багч гисэн хэрэгтэй гэж үзнэ. Гэтэл гинэд дээр өмнө дуугүй болж үнэн байх эмэгтэйг ширтээд өнгөө хувирна. Фентагийн улаан нэлсэн maaхан дунд хинч амьдардаггүй байтал нэг нь эмэгтэй жаргалтай нарахгүй хуучин даашинтаа алхаж явна. Фродогийн харсан ч хийдүүл биш байжээ. Таможи дэрүмаа хоёр түүнийг энэ нөхцөлд ийм хувцастай яваа хүн сэлжихтэй. Тэд тийм амархан харагдах эсгүй гэж ярьж байгаа хооронд инжин магадгүй энэ эмэгтэй бидний хайж яваа хүн байх. Тэнгэрийн орноос ирж буцаад Тэнгэрийн орнд руу явж чаддаг хүмүүсийг харсан тухай домог байдаг гэж хэлнэ. Рё шууд түнд хандаа чи Тэнгэрийн орны хүмүүсийг харж байсан уу гэж асуухад эмэгтэй тийм би тэднийг харж байсан гэж тайван хариулна. Рё тэгвэл бид яг өөртөө хайж байсан хүнээ оллоо гэж баяртай нарахгүй хэлнэ. Инжин энэ их азтай тохиолдол байна гэх мөчөд эмэгтэй ханиалгаж маскны цаанаас энэ агаар та нар зохихгүй. Манай байшинд очиж ярилцъя гэж уриалгахнаар хэлнэ. Рё эмэгтэйд үл итгэсэн харцаар харж гинэд л гараад ирлээ. Сансныг ботход хит амархан олдлоо. Им бүхэн урх байж магадгүй гэж сэжиглэн бодно. Гэвч энэ урх байсан ч бид бүгд хамтдаа байна. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал хамтдаа тэмцэж чадна гэж хэлээд бүгд эмэгтэйг дагаж түүний өндөр цамхаг руу явна.